За энэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаа. Би нэг сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлага тооцох тухай хууль гэдэг яриа явуулдаг. Нийтдээ чинь 20 гаруй хуулийн хүрээнд нэмэлтээ өөрчлөлт, 2 хууль шинээр өргөн барих нэлээд томоохон багц хууль явж байгаа. Тэгээ хязгаарлалт гэдэг эрх зүйн ойлголтын хүрээнд энэ хуулийн үзэл баримтлал нийцэж байгаа. Ер нь энэ хуулийн үзэл санаа Зандагуугийн Колдивч хэрэгжижсэн огт хэрэгжээгүй. Мегомбын Колдивч хэрэгжсэн хэрэгжээгүй. За ингээ Зандан шатар амар баясгалан гээ явсан. 25 оны 5 сард баха Баярмаа гишүүнэ. Амар баясгалангаар ахлуулсан их хурлын гишүүдийн бүрэлдэхүүн Англи улсад айлчилсан. Тэгээ энэ айлчлалын үр дүнд бид ерөөсөө энэ хуулийг одоо бол эрчтэй явуулах ёстой юм байна гэж анх бол ярьсан. Тэмүүжин гишүүн бүрэлдэхүүнд явж ирсэн. Арцнамаас Баярмаа гишүү явж ирсэн. Тэгээ энэ маань ингээ биелэлээ болох зам дээр ирж байна. Энийг зэрэгцээд Бямцагтарга та бас энийг хариуцлагатай сонсомоор байна. Та хоёр дээр улс төрийнхөө найруулга дараа ярьчих уу? Гөөгөө нэрэ штэ. Яагаад тэгэхээр одоо анзаар бүлгийн дарга нь гараа авчихсан. Нэр дэвш чинь энд ерөөсөө ач холбогдол өгж байгаа юм байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хууль нохон замаар орно шүү. Гантөмөр дарга хэлээд байгаа ч үнэн шүү дээ. Ажлын хэсэг байгуулъя. Нарийн ширийн судлаа. Энэ бол зүгээр аргадах зал байхгүй юу? Би мэдэн шүү дээ. Энэ залыг чи автар нь би өөрөө шүү дээ. Тийм биз дээ Бямцаг дарга. Та хоёроо яадаг байлаа? Энэ бол худлаа шүү. Тэгэхээр одоо нэг мөсөн хариуцлагатай энтэй тогчмоор байгаа байхгүй юу? Тэгээ арц намынхантаа ч гэсэн хэлэхэд битгий ингээд нэг иймэрхүү асуудал болж байхад ардын намын дарга нарын өрөөгөр гүүгээд ганц нэг 100 гордоод яваад вэ. Болохгүй шүү. Яг энэ хууль дээр хатуу байх хэрэгтэй. Нин үгүй л хэлээ. Нэрийн энэ удаа хэлэхээ орхич. Хатуу байгаад энийг явуучих хэрэгтэй. Тэрнээс биш нэг өргөжүүлэнд иймэрхүү шижирээч дугаагаарай. Өргөжүүлээд ингээд наач ингээд унтуулах арга зам руу орох гээд байна. Тэгэхээр Бямцагтарга та энэ өөрөө биш ардчилсан парламентын засаглалтаа Монголын төрийн түүхэнд нэг том одоо түүхэн одоо майлстоун гэдэг цэг байхгүй юу энэ? Энэ өөрөө маш том одоо түүхэн нэг эргэлт болно. Тэгэхээр энэ дэр та өөрөө манлайлагч байх хэрэгтэй. Тэрс биш ингээд аргацаагаа дунтуулаад нэг л их ажлын хэсэг яриад нарийн ширийн судлаа гэдэг хэрэггүй. Айгүй тодорхой байгаа. Тэмүүжин гишүүний энэ хууль дээр ангал санаачлагчдын нэг би гараа үсэг зурлаа үгүй юу санахгүй байна. Бүрэн дэмжиж байгаа энийг. Бүгдээрээ дэмжиж нэг яралтай нэг хилцээ явсан дээрээ. Ийм байр суурь илэрхийлээ. Парламентын судалгаа түүх хоёрхан юмыг л илэрхийлж байгаа. Ямар парламент байгаас үр шалтгаалаад парламентын спикер бол төвийг сахих буюу төвч барилт суурнаас асуулт хандах ёстой. Энэ төвийг сахих гэдэг зарчмаа хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намын улс төрөөс ангид бие даасан байх ёстой гэдэг л зарчим тавьж байгаа. За энэ зарчмаа хэрэгжүүлэхийн тулд хангахын тулд 2 арга хэрэгжилж байгаа. Хатуу буюу аяду 2 зохицуулт. Хатуу зохицуулт хэрэгжилж байгаа нь бол Англи, Япон 2. Намаас нь бүрэн төдөлзүүлдэг. Намаас бүрэн төдөлздөг учраас тэр намын дотоод улс төр болон намын улс төрөөс хамаагүй бие даасан байж чаддаг гэж үздэг. За ийм болсон маш олон түүхийн үйл явцуд байгаа юм. За аяду зохицуулттай улс орнууд бол ер нь бол нийтлэг. Герман байна, Канада байна гэд одоо биднээсийн парламентыг дагах гэж оролдож байгаа маш олон тогтолцоонууд байна. Шинэ Зеланд, Австралиас ахуулаад энэ аяду зохицуулттай улс орно. Аяду зохицуулттай улс орнууд бол парламентын спикерийг намаасаа төдөлзүүлэхгүй намын харилцаатай байхыг нь зөвшөөрч байгаа. Гэхдээ намын харьяал нь ёс төдий. Харин наривчлсан зохицуулалтаараа 4 юмыг бол хатуу хязгаарлаж байгаа. За нэгдүгээрт нь парламентын намын бүлэгт харьяалагдахыг нь хорчж байгаа шууд. Сонгогдсон намынхаа бүлэгт орохгүй шүү гэдэг зарчим хатуу тавьчих. За хоёрт нь сонгогдсон намынхаа дотоод улс төрд өрсөлдөхгүй шүү гэдэг зарчим хатуу тавьчих. Гуравт нь дахиад сонирхлын зөрчил үүсэхгүй тулд парламентын спикер зөвхөн парламентыг төлөөлөх бөгөөд улс төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа ямар нэгэн намын нэр дэвшигчийг дэмжиж парламентаас гадуур үйл ажиллагаа явуулахгүй шүү гэж. Үг хэлэхгүй шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцааг нь хязгаарлаж байгаа.
Дээр нь дахиад одоо дөрөвт нь дахиад нэг зохицуулалт тавьж байгаа нь юу гэхээр ганцхан тохиолдол гэж байгаа. Олон цөөнхийн маргаан гарах, магадгүй нэг хүнээр зүрх юм, хоёр хүнээр зөрөөд олон цөөн аль нь олонх вэ гэдэг одоо эргэлзээтэй маргаан гарах юм бол зөвхөн энэ маргааныг хаглах зорилгоор бүлгийнхаа уралдаанд оролцох эрхийг нээж өгч байгаа. Нөгөө олон сонгуулийн үр дүнхээр сонгогдсон олонхын статус одоо өөрчлөгдөх гээд байгаа зөвхөн энэ маргаанд. Тэрнээс бусдаар бол тэгээд ер нь бол бүлгийн улс төр гэдэг ойлголтод бол спикер бол оролцохгүй. Олонхч вэ нүү цөөнхч вэ нүү бүлгүүдэд тэгш хэрэгтэйгээр тэнцвэртэйгээр хандах ёстой гэдэг энэ зарчмаа барьнаа л гэдэг юм ярьж. Тэгээ би бол өргөн барихтаа бол бид бол намаас төлөвлөсөн гэдэг байдлаар өргөн барьсан. За хилцүүлгийн явцад Монгол улсад аль нь тохирох вэ гэдгээ бол бид бол ярилцж болно. Энэ бол